Та бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Даймон Тахтамын сургалтын менежер Дор чанд байна. Та бүхэнд өнөөдөр шаталтай пост хэрхэн хийх вэ гэдэг талаар сурвалж орохоор болсон байгаа. За миний хувьд болохоор пост рeel гэдэг ч юм уу ингээд өвгөн постуудыг бас илүү сургалт хөтөлбөрөөр ашигладаг. Тэгэхээр энээсээ хэрхэн борлуулалт хийж байгаа вэ талаар та бүхэнд өөрийнхөө жишээг Даймон Тахтамынхаа жишээгээр бас ингээд өнөөдрийнхөө хичээлээр заах байгаа. За чадaltaй пост хийхийн тулд ямар зорилттой байгаа гэдгийг тодорхойлно гэсэн үг тийм. За зорилт, сувгууд нь ямар юм, за контент нь тийм, үйлдэл нь, таймлайн юу юм гэдгийг тодорхойлно гэсэн үг. За эхнийх нь болохоор зорилт гэдэг нь болохоор энэ хинт хэрэгтэй юм бэ тий. За ямар асуудлыг шийдэх гээд байгаа энэ одоо постоор гэсэн үг. За хоёрт нь болохоор ямар сувгуудыг ашиглах юм. Facebook дээр оруулах гэж байгаа юм уу? Instagram дээр оруулах гэж байгаа юм уу? Эсвэл мэйлээр явуулах гэдэг байгаа юм уу? Мессенжерээр дахин явуулах гэдэг байгаа юм уу гэдгийг тооцоолно гэсэн үг тий. За дараагийнх нь болохоор хүнийг анхаарал татах үйл байх хэрэгтэй. Одоо өөрийнхөө жишээ бичдэг ч юм уу постн дээр. За дөрөвт нь болохоор туршлага оруулах эсвэл нөгөө найзуудаа меншн хийгээрэй гэдэг юм уу. Ийм зүйлүүдийг нөгөө харьцаагаа нэмэх буюу тий хүн хоорондоо одоо магадгүй би ингээд пост оруулаа гэхэд тухайн постныхоо доор найзаагаа меншн хийгээрэй гэх юм бол би меншн хийснээрээ дараагийнх нь нөгөө хүмүүсээ нэмэгдэж явдаг гэсэн харьцаагаа нэмээд идэв. За үр дүн хэмжих хэрэгтэй. Энэ постн дээр хэдэн лайк, хэдэн коммент байгаа юм бэ гэдгийг харах хэрэгтэй гэсэн үг тийм. За тэгвэл бид нэр ийм зүйлүүдийг болохоор зорилт нь болохоор хинт хэрэгтэй юм тий. За аль сувгаар холбогдоод ямар асуудлыг шийдэх гээд байгаа. За хоёрт нь болохоор Facebook, Instagram, mail аль нь гэдгийг ингээд тодорхойлсон шүү дээ. Тэгэхээр Даймон Тахтамын хувьд одоо ингээд тайдтай харж байгаа нь болохоор дөрвөн ийм постыг харуулж байна гэсэн үг. Пост гэдэг маань болохоор өвгөн пост тий. За эсвэл болохоор одоо шууд тий текстийг рилийг ингээ хуулаад ч юм уу тэрнийхээ нөгөө рилийг үг болгоод ч юм уу. Ер нь бол чадaltaй пост гэдэг маань дандаа өвгөн постыг хилээд байгаа гэсэн. За хамгийн ихнийх нь болохоор тайз маань харагдж байгаа тий. Бурхан хаасайгүй бүгдэнд нь нэгэн зэрэг үрж чадахгүй учраас ээжүүдийг бүтээжээ. Ээж та хүүхдийнхээ төлөө суралцаарай. Ээжүүдэд зориулсан сургалтын мэдээлэл авах бол 8. За энэ болохоор 12 шир байна. 23 коммент байна. За 13 эможи байна тий гих мэтчлэн. За тэгэнгүүт яагаад энэ болохоор шууд ингээ уншингууд ээжүүдэд зориулсан хөтөлбөрүүд байна. Гэхдээ ээж одоо энэ чинээс ингээ унших юм бол бурхан хаасайгүй бүгд нь нэгэн зэрэг хүрч чадахгүй учраас ээжийг таны бүтээсэн байгаа шүү ээжүүдээ. За тэгэхээр ээжүүд та хүүхдийгээ төлөө суралцсан зөв юм биш үү? За энэ өвгөн постн дээр бол ийм 3 зүйлийг оролцсон байгаа. Яагаад ээж бүтсэн бэ? Ээж та мундаг шүү. Бурхан ингээд бусад хүнд хүрч чадахгүй учраас таны бүтээсэн байгаа шүү. Тэгвэл та хүүхдийнхээ төлөө суралцах ёстой юм биш үү? Тэгвэл сургалтанд орох гэдэг нь мэдээлэл авах болно. Тэгэхээр миний зорилго бол ээжүүдэд сургалт хөтөлбөр оруулах гэдэг. Сургалтыг санал болгох гэдэг юм. За хоёрт нь болохоор манай хүүхэд за дуугүй тэ миний хийгснийг л хийдэг. Танаас сургалтанд ядаж өөрийгөө зөв илэрхийлэх чадвар сургая гэд бүртгүүлж байна. Энэ бол нөгөө тухайн хүний жишээ байна шүү дээ. Магадгүй Даймон Тахтам дээр сургалт хөтөлбөр дээр ирээд хамрагдаад бүртгүүлээд хүүхдээ суулгах зорилготой. Тэгэхээр бид нар энэ чадaltaй пост гэдэг маань ер нь пост оруулахдаа тухайн хүний жишээ татж болно гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ жишээ буюу нэрээ манай хүүхч гэсэн
дугуй байгаад байгаа шүү дээ. Тэгэл миний хий гэснийг энэ мэрэгчлийг сонгох уу гэхээр тгий таны санал зогсон мэрэгчлийг сонгоё гэд идэх шүү дээ. Тэгэхээр энэ зүгээр юм уу гэдэг нь тухайн хүн маань судалж эхэлнэ гэсэн үг. За энэ дээр болохоор 3 коммент, 4 шеэр, 4 эможи байна. За 3 дахь пост маань болохоор юу вэ гэж гэхээр та хүүхдгээ сэтгэл зүйд анхаарч сэтгэл зүйчдээ сургалтанд хамруулахыг хүсвэл 7 гэж хичээх гэсэн байна. За тэгэхээр бид нөгөө хүүхдгээ сэтгэл зүйд анхаарч гэдэг үгийг илүү бичиж өгсөн байна шүү дээ. Энэ яаж байгаа гэхээр нэрээ хүүхд маань нэг жоохон тотгошоо байгаад байгаа шүү. Нэг сэтгэл зүйд нь анхаарай да гэдэг энэ үгийг одоо танд хэлэхээр та тухайн үед одоо бодож явж исэн. Магадгүй хүүхд маань нэрээ тотгошоо байгаад байгаа шүү гэхээр танд тулгараад байгаа. Яг танд л зориулаад энэ пост орсон юм шиг мэдрэмж төрнө гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар бүтээгдэхүүнээ бай, за эсвэл одоо сургалт хөтөлбөрч бай. Яг тэр зүйл нөгөө бусдад юу хэрэг өгөх гээд байгаа гэдгээ тодорхойлох байхгүй. Тэгэхээр энэ пост маань болохоор хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарч гэж тий. Сэтгэл зүйчдээ сургалт. Үгүй эн чи зүгээр юм шүү. Нэрээ нэг сэтгэл зүйн талаар нэг зөвлөгөө авъя гэж бодож байсан. Эсвэл сэтгэл зүйчтэй нэг холбогдъё гэж бодож байсан. Тэгэхээр энэ коммент маань болохоор 96 коммент. 96 коммент, 2 шеэр, 19 эможи байна. За тэгэхээр бид нар одоо тухайн одоо зорилтод хүсэж байгаа хүмүүсийнхаа буюу таны бүтээгдэхүүн одоо сонирхож байгаа хүмүүсийн сэтгэл зүйд нь анхаараарай, хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаараарай гэдэг юм зүйл бичээд илүү поста олон коммент буюу чадaltaй болгож. За 4 дахь постыг харъя. 4 дахь пост нь болохоор сурагчдын амралтаараа юу хийж өнгөрүүлэх гэж байна да гэдэг пост орж ирж тий. Нэрээ сурагчдын амралт одоо энэ бол 12 сарын 8-нд ирсэн пост орж тий. Тэгэхээр бид нэр одоо амралт баяр ёслол ч юм уу эсвэл одоо цагаан сар болох гэж байна тий. Хамгийн ихний одоо цагаан сар болох гэж байна. Тэгвэл цагаан сартай уялдуулаад ямар зүйлийг одоо холбож болох вэ гэдгийг тодорхойлно гэсэн. Таны бизнестэй холбоотой байх юм шүү дээ. За магадгүй та одоо нэг дээл хийдэг юм байла гэж бодлоо гэхэд цагаан сарынхаа дээлийг хийж амжсан уу гэдэг бол нэр амжааг байгаа шүү. Эртхэн хийлгч юмсан гэдэг юм нөгөө нэг хүмүүсийн сонирхож байгаа зүйлийг хүүк буюу дэгийг өгч юм гэсэн үг тийм. Сурагчдын амралтаараа юу гэж өнгөрүүлэх гэж байна да гингүүд нэрээ одоо хүүхдийн юм хийж үр бүтээлтэй өнгөрөөх үү. За тэнгүүд энэ дээр болохоор хүүхдүүдийн зургийг оруулж ирсэн байна. Яг тухайн хөтөлбөрт хамрагдж байгаа хүүхдүүдийн зургнуудыг оруулж ирсэн буюу илүү үр дүнтэй байна. Тэгэхээр энэ коммент маань болохоор 338 коммент, 19 шеэр, 105 эможи авсан байна. За энэчнээс юу гэж харах вэ гэхээр бид нар адилхан пост оруулж байна. Зарим нь 3, зарим нь одоо 23 коммент, зарим нь 96, зарим нь 338. Тэгэхээр энэчнээс юу гэж харах вэ гэхээр бид нар пост оруулахдаа хамгийн чухал зүйл нь анзаарах зүйл нь хизээ оруулах юм бэ гэдгийг. За хоёр хизээ гэдэг нь одоо юу гэдгийг те яг нэг утас ухаад одоо нэг 9-өөс нэг 11, 12-ийн хооронд бол яг эцэг эхчүүд бол гэртээ ингээл хуцаа ухаал ээждэг. Тэр үед нь ингээ пост оруулах юм уу гэдэг ч юм уу. За хоёрт нь болохоор дандаа үйлдэл дуудсан постн дээр бичиж өгнө гэсэн. За сэтгэл зүйчдээ сургалтанд хамруулахыг хүсвэл 7 гэж хичээрээ гэдэг ч юм уу. За эсвэл одоо сурагчдын амралтаар юу хийж өнгөрөөх гэж юм. Дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсвэл 1 гэж үлдээгээрэй. Гэхдээ нэг дандаа нэг үйлдэл нэрээ тийштэйг бодоод эхлэнгүүд нь шууд үйлдэл хийх хэрэгтэй гэсэн. Энэ бол өгөн пост буюу чадaltaй постын бас нэг чадвар байгаа. Түүнээс бол нэг гой зүйлийг бичиж болно тий. Дараа нь нөгөө үйлдэл хийх нь хамгийн чухал гэсэн. За хоёрт нь болохоор үйлдэл хийх хэрэгтэй юм байна. За гуравт нь постуудаа
автомат болох хэрэгтэй. Одоо бид нар таад маань дижитал маркетинг гэдэг хичээл дээр олон менторууд багш нараас суралцж байгаа тийм. Тэгэхээр чатботтой хэрхэн холбох хичээл маань бас орсон баг. Чатботтой холбосноор яадаг вэ гэхээр нөгөө хэмэл оюун ухаан буюу Facebook ч үгүй энд нэм хүмүүс айгүй сонирхоод байна. Нэг жоох ингээд дээш гарах чи гэдэг юм юу бодолтой байдаг гэсэн үг тийм. Тэгэхээр таны пост хариулаад байх юм бол дараагийнх нь нөгөө найз нөхөд нь харагддаг учраас та маш хурдан хариулаад хурдан борлуулалт авах боломжтой гэсэн. За хамгийн сүүлд нь болохоор чадaltaй пост энэ юм дээр одоо ингээд дүгнэлт хийх хэрэгтэй. Яагаад 23 коммент байна? Яагаад 3 коммент байгаа юм? Яагаад 338 коммент байгаа юм гэдгийг харна гэсэн үг. За цаг өдрийг нь харна. Тэгээ эргээл дахиад нөгөө 3 зүйл харна. Цаг нь хизээ байгаад байна. Эсвэл одоо яг юм зурагтай пост учраас зурагнд нь ингээд нөгөө итгээд илүү хүмүүс сонирхоод байна уу? Эсвэл үгэн дээрээ жоохон юу байгаад байна уу? Тэ? Энэ үгийг ашиглавал бас илүү зүгээр юм байна гэдэг юм зүйлийг гаргаж ирнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар энэ зүйлүүдээ яаж шийдэх боломжтой вэ гэхээр үгийн сонголттой байх хэрэгтэй юм байна. Би энэ 4 постныхоо жишээ гаргаж ирсэн те таад маань харсан баг. Тэгэхээр энэ 4 постныхоо үгийн сонголт нь аль нь илүү хүмүүс сонирхоод нэрээ тийштэй гэж комент илүүлдэ гэдэг. За хоёрт нь цаг хугацаа, гуравт нь нөгөө судалгаагаа гаргаж ирнэ. Энд дээр илүү комент өчөөд ш. Тэгэхээр манай энэ сонирхож байгаа одоо манай бүтээгдэхүүнийг, манай сургалт хөтөлбөрийг сонирхож байгаа хүмүүс ер нь иймэрхүү насны хүмүүс байгаа юм шүү. Эсвэл одоо сэтгэл зүй гэхээр илүү бас хэрэгтэй байгаад байгаа хүмүүс манай пэйжийг дагаад байгаа юм шүү гэдэг судалгаагаа гаргаж ирнэ гэсэн. За илүү ухаалаг болох буюу чатботтой холбох хэрэгтэй. Тэгээд дүгнэлтээ хийх хэрэгтэй. Дандаа дүгнэлт хийж явна. Өнөөдөр нэг пост ороод үлдээчих биш. Хэдэн хүн комент өччихв. За хэдэн ингээд эможи гарсан байна. Тэ? Заавал комент өччих шаардлагагүй. Чатаар холбоотой шууд орж ирсэн байж болно гэдэг ч юм. Тэгэхээр бид нар поста буюу чадaltaй пост буюу үгэн посто хэрхэн оруулах талаар таадтай ингээд өөрийнхөө академи дээр хэрэгэлдэг зүйлүүдээ жишээ болгож танилцууллаа. Тэгээд өнөөдрийн хичээлийг үзсэн маш их баярлалаа. Дараагийнхаа хичээлээр уулзлаа. Түр баяртай.